Эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ ариуслын зууч Будда тур оператор гарч угаар 17 жарны ялгуулсан хэмээх модон морин жилийн хаврын тэргүүн Улаанбаатар сарын шинийн 15-ны их буйны өдөр дарамслах хотнууд эрхийн гигантны морин жилийн анхны дээдийн номын авшиг хүртэх гарч буй жилийн хэн ажил үлээс буйн заяаган даатгаж гямлайн салбар улсад хэмэрийн дарцган хийсгэн дээли тажмахалар зочлох хүмүүний төлөө хүмүүс мандал даатгалаар даатгагдсан ариун буйны аялалд үрж байна. Ариуслын зууч Будда тур. Бид олон улсын санхүүгийн төвөдтэй шууд холбогдсон ажиллаж дэлхийн зах зээл дээр өөрийн байр суурийг тодорхойлж байна. Бид өөрийн хөрөнгөөр салбартаа тэргүүлж эрсдэл даах чадвараараа Монголд номер 1 боллоо. Таны өдрөднөсийн үйл ажиллагаанд тохиолдог эрсдлийг бид судлаж, зөвлөсөн мэдээг математик загвар модель дээр хургуулын шинжилэн эрсдлийн удирдлагын цогц шийдлийг боловсруулж өгнө. Мандал даатгал. Хүссэн бүхнийг хайрлагч итгэлт хамбын ариун лагшинд бараалхан улаан утгаар зочлох хүмүүний төлөө хүмүүс мандал даатгалаар даатгагдсан ариуслын аялалд үрж байна. Ариуслын зууч Будда тур. Өнөөдөр 17 дугаар жарны усан моважидын намрын дундын 17 оны үлдээ бидэрт сайхан өдөр манчир хотод ганцхан жамын дөрж гигантны маань намын өргөний нээлтийн арга хэмжээнд төслийн ажиллагаанд хүрэлцээрсэн зөвсгтэн олон дам хуургууд эрхэм хүндтэй зочид та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтхан мэдлэе. Өнөөдрийн манай ёслолын үйл ажиллагаанд Монголын Бурхан шашны төв амдан төгслийн хийдийн тэргүүн хамт авиж чууж амц хамт Балдан брэвэн хийдийн хамблам гэвч лаарамб усан дамб Монгол улсын их хурлын дэвтэр манчир хотод цангийн тэргүүн инх болд нарын хүндтэй зочид мөн одоо хотод хуйлгаад маань мөн манчир хотод цангийн зөвлөлийн гишүүд манай хотын төрөл төрөсөд олон хүмүүс бүрэн зогссон байгааг та бүхэндээ танилцуулж байна. Ингээд энэ хүрэлцүүлсэн та бүхнийхээ өмнө хотод жагрын орноо сундэрлэн боссон манчир хотын ариун намын өргөө бүтээн байгуулж гэгэн намын хотод өргөн борж буй Монгол улсын их хурлын дэд дарга манчир хотод цангийн тэргүүн инх бол таныг үг айлтгахыг урьж байна. Хотогт гавж лам хуургуудаа энэ хүрэлцэн ирсэн хатагтай ноёд зочдоо та бүхэнд намрын дунд сарын 17-ны энэ бэлэгцэн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. 20-р зууны сүүл 21-р зууны ихэнх энэ цаг үед монголчуудын дунд олон зуун жилээс
дахиж шүтэж ирсэн үндэсний шашин болсон буддын шашинд маань олон гаруй хотог туйлгаадууд төрж буддын шашин Монгол оронд улам бүрэх өргөн дэлгэрэх ийм сайхан боломж бололцоо өрдөж байгаа юм аа. Энэ шинэ секторын гарсан хотог туйлгаадын өмнөх дөрүүд бол Монгол улсын тусгаар давтамжлын төлөө монголчуудын түүх соёлыг бий болгох, түүх соёлыг бас батлаж хамгаалахад тодорхой хувь нэмэр оруулсан ийм хүндтэй хүмсүүд байсан. Одоо бол 5 жилийн өмнө Монголд Манчир хотогтын хууль дүр тодорч тэр тодорсон одоо хүн нь бол Монголын төв хэсэгт оршдог Төв аймгийн одоо ийм хүн тодорсон. Ингээд Төв аймагчууд бид өхөн бол бас ихэнх бэлгшээж Төв аймгийн иргэд олон түмэн Манчир хотогтын үйл ажиллагааг дэмжих, хотогтын сурах, хүмүүжих, боловсрох, соён гээгээрх энэ бүх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой хотогтын үйл ажиллагааг дэмжсэн сан байгуулсан. Энэ сангийн хийж хэрэгжүүлсэн анхны ажлуудын нэг бол Манчир хотогтыг өмнөд нутгийн Бомон дацанд сурах, энэ бололцоог хангах, номын өргөөг барих ажил байсан. 2 жилийн өмнө энэ ажлыг бид эхлүүлж өнөөдөр үүд хаалгыг нээж, өрхийн татаж үйл ажиллагааг эхлүүлж байгаадаа их баяртай байна. Номын өргөөг барьж байгуулахад олон хүний сэтгэлийн хандив дэмжлэг оролцсон. Мөн энэ номын өргөөг барьж байгуулахад Гомон дацангийн хамблам, Гомон дацангийн удирдлагууд, Манчир хотогтын багш, одоо Эренбүүчи Янзум багш та бүхэн бол ихээхэн дэмжлэг тусалцаа үзүүлж энэ одоо номын өргөө босголоо. За ингээд энэ бэлэг цайхан өдөр нэгдэж байгаа номын өргөөнийхөө нээлтийн тууцыг хайшлах хүндтэй зочдоо бүрийа Монголын бурхан шашинтны төв гандан төгслийн хийдийн тэргуун хам Ломгавж, Чоожонц, Манчир хотог цангийн тэргуун Цэхөрлийн дэвтэр Инхолд, Балданбэрийн хийдийн хамблам, Гэвш, Лаарамб, Усандамб, Манчир хотогт дансан жаминдарч нарыг нээлтийн туус ажиллахыг хүрч байна.
Мажир утгатай лавранг барьж бүтээн байгуулах үйл ажиллагаа бол 2012 оны 4-р сарын үеэст одоо эхэлсэн. Яг одоо бүтээн байгуулалтын ажил нь эхэлсэн. Тэрнээс өмнө одоо ерөөдөө Хотгот ламын багш нар болон Гомон дотсын Балдан баруун хэдийн Гомон дотсонгийн удирдлагууд тэдгээр одоо Стец ламрын зөвлөгөө зөвлөмжөөр ер нь бол одоо нутгийн хаан хотгот тавилгаанд ийм лаврангийг барьж өгөх шаардлагатай байна гэсний одоо санал гарсны дагуу бид бүхэн одоо нутаг орныхоо удирдлагын одоо төвшөнд уулзаж тэр одоо нутгийн одоо нутгийн зөвлөл гэж тэр байгууллага нутгийн зөвлөл гэж байгууллагатай хандаж тэгээд нутаг орноос одоо ажил төрлөж яваа одоо хүмүүстэй хандана. Ингээд ерөөдөө нэг энэ лавранг барих бүтээн байгуулах ажлын зайлшгүй чухал шаардлагатай ажил бий болсон. Энэ одоо ажилд одоо бүгд хувь нэмрээ оруулж тусалж одоо биений үйл ажиллагаа хийя гэж ингэж яриа эхлээд тэгээд тэрний үндсэн дээрээс одоо Мажир утгат сан гэдэг нэг тийм нэртэй сан байгуулагдсан байж тэр сан маань үйл ажиллагаагаа явуулж одоо тэр сангийн одоо тэргүүнээр тухайн үед одоо хүмүүс чадарсаад мяган биеийн холд тэргүүтээ нутаг орны одоо хүмүүс ажиллаж тэгээд сангийн одоо удирдах зөвлөлийн гишүүд болон тэдгээр одоо санаачлага эдгээр зүйлийн үндсэн дээрээс одоо энэ одоо лавранг барих одоо хөрөнгө санхүүний асуудал шийдэгдэж тэгээд баригдсан байгаа. Яг одоо барих үйл ажиллагаа нь бол 4 сараас эхлээд одоо 2013 оны 9 сар өдөө хүртэл ингээд жил гарангийн хугацаанд баригдсан. Та бүхний амар мэндийг эрен мэдчихлээ. Өнөөдөр Мандшир хутагтын өргөөний нээлтийн үйл ажиллагаа болж байна. Манай хутагт нь ёс суртахуун, явдал мөр тэгшэрсэн маш сайн номын хувраг. Гомон хийдэд морилоод 4 жил болж байна. Эхний жил Зинда буюу ангида 2 дугаар байр, 2 дахь жил 1 дугаар байр, 3 дахь жил 1 дугаар байр, өнөө жил 4 дахь жил мөн л тэргүүн байранд орохоор маш сайн идэвхтэй суралцж байна. Энэ мэтчлэн үргэлжлүүлэн суралцахаас үнэхээр агуу эрдэм номтой хувраг болно. Одоо Дацангийн оюун судлахын ангид суралцж байгаа цааш үргэлжлүүлэн Дацангийн 12 жилийн сургалтыг дүүргэх аваас нийт 16 жил бурханы шашны эрдэм мэдлэг төгс эзэмших бөгөөд цааш мөн үргэлжлүүлэн 6 жил сурах аваас бурхан багшин айлдсан сургаал айл дүр бүхнийг сурч судлан ариун номын хувраг болох болно. Төрлөх нутгийн сүсэгтэн олон энх болд, энх бат тэргүүтэй өгүүлгийн эзэд тусгай байгууллага байгуулан хандив дэм цуглуулж, хутагтын цаашдын ном сурах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор энэ сайхан өргөөг бүтээн өргөн барьж байгаа явдалд багш би маш их баяртай байна. Энэ бол агуу их буйны үйлс юм. Хутагт маань энд 20 гаруй жил ном сурах хэрэгтэй байгаа бөгөөд энэ сургуулийн төгсгөж их нутаг Монголын ард түмэн сүсгтэн олондон ачтай тустай эрдэм төгс хутагт байх болно хэмээн миний бие найдаж байна. Эрх мүүлчлүүлэгч та бүхэндээ ариуслын зууч Будда тур оператор гарч 17 дугаар жарны ялгуулсан хэмээх модон морин жилийн хаврын тэргүүн Улаанбаатар сарын шинийн 15-ны их буйны өдөр дарамслахтнууд эрхийн гигантны морин жилийн анхны дээдийн номын авшиг хүрдэх гарч буй жилийн хэн ажил үлээс буйн заяаган даатгаж гямлайн салбар улсад хэмэрийн дарцган хийсгэн дээли тажмахалар зочлох хүмүүний төлөө хүмүүс мандал даатгалаар даатгагдсан ариун буйны аялалд үрж байна. Ариуслын зууч Будда тур. Бид олон улсын санхүүгийн төвөдтэй шууд холбогдсон ажиллаж
дэлхийн зах зээл дээр өөрийн байр суурийг тодорхойлж байна. Бид өөрийн хөрөнгөөр салбарт даад тэргүүлж эрсдэл даах чадвараараа Монголдо номер 1 боллоо. Таны өдрөдсөн үйл ажиллагаанд тохиолдог эрсдлийг бид судлаж, зөвлөсөн мэдээг математик загвар модель дээр хөрвүүлэн шинжилэн эрсдлийн удирдлагын цогц шийдлийг боловсруулж өгнө. Мандал даатгал. Хүссэн бүхнийг хайрлагч итгэлт хамбын ариун лагшинд бараалхан улаан утгаар зочлох хүмүүний төлөө хүмүүс мандал даатгалаар даатгдсан ариуслын аялалд урьж байна. Ариуслын зууч Буддат. Энэ манчар утгтээ 7 дугаар дүрийн Данзан Жамин дөржин өвөн болох юм аа. Тэгээд манай хотогт бол багадаа ер нь тийм сэргэлэн совоо ер нь их тийм одоо үнэн үхтэй энэ хэлж байгаа хүн цаанаа нэг тийм бодлоготой юм одоо гүцэх юм тийм айхтар оновчтой хэлж юм ер нь нухстай ярьдаг юм хүүхд байлаа да. Тэгээд одоо хичээл сургуультай бол сайн сурч байсан. Өөрөө бол ер нь хөдөлгөөнтэй ийм л хүүхд байсан. Тэгээ хүмүүс маань одоо хотын дөрөв тодроод энэ хүн оронд ирээд одоо 4 жил болоод өнгөрөөд одоо тэгээд өөрийн гэсэн юм давиран бариад баригдаад одоо энд нээлтийг хийх гээд бид бүгд одоо ах トゥ аав ээж нааж нөхөд утга сүсгтэн олон бид нар ирээд байж байна. Энэ бол одоо бидний тохиолж байгаа одоо хамгийн хөв тавил юм аа. Тэгээд миний төрсөн дүү Алтан гэрлийн Нанзадын төрсөн охин Нямцэрэнгээс гарсан хүү Манчар хотогтын дүрд хувилж 2009 онд хувьснаас хойш одоо 4-5 дахь жилдээ ороод явж байна. Тэгээд энд өнөөдөр өөрийн лаврангаа нэх ийм ёслолд оролцох гэж ирсэн. Тэгээд энэ бол үнэхээр энэ явж байгаа насанд бас их том аз жаргал манай өрх гэрийн их том баяр гэж ингэж бодож байгаамаа. Тэгээ манай дүү бол одоо энэ Манчар хотогт тодорсон хүү бол багадаа их сэргэлэн хөвгтэйсэн. Дандаа диваны арвчтай хөргөөждөг. Тэгээд одоо бид нар ярьдаг штэ. Дээд суудалд суух байсан хүн болоод диваны ардаа хөргөөж өвчтэй гэж ярьдаг. Тэгээд юмд их сэргэлэн юм ярьж байгаа юм энэ төр нэг хөөрхөн одоо ээжигээ хөөрхөн шоглож ярина, аавгаа их хөөрхөн шоглож ярьдаг. Тэгээд ихэд ер нь тийм өөр хүүхэд байсан гэж бодогддог юм аа. За энэ Манчар хотогтоор тодорсон 7 дугаар дөрөв тодорсон Манчар хотогтын эмэг ээж нь байна. Өгшээж нэ. Өгшийн аав гэж нэрлэдэг манай хотогт. Манай галдаар гарсан зээ. Ер нь багтаа бол их өөрийн бодолтой, өөрийнхөө бодлоос угардаггүй. Ямар хүн үг хэлсэн ч тэрийг дагаж гуйж тавьж ярьдаггүй тийм өөрийн бодолтой хөвгтэй байлаа. Тэгээд ийм сайхан тодогтоор тодорч одоо энэ Бурхны ном үзэх болсонд нь бид бүхэнд их баяртай байдаг. Бидэнд тохиолдсон их хөв зэй юм аа. Манай ээж аав манайх ер нь дээрээсээ Бурхны ном үзсэн олон лам хураг тийм удамтай айл. Манай ээж маш их шүтлэгтэй манай аав зурхайч хүн байсан. Манай аавын дүү мундаг энэ том гандаг хийдийн том унзадлан байлаа. Жожам цам манай тэр өг ахыг их дурсаж мундаг сайхнаар ярьдаг их баяртай байдаг бид нар. Тэр ах маань Манчрын хотогт 90 онд сэргэхэд анхны хамбалаамаар ажиллаж байсан. 96 онд өвд болсон. Тэгээд ер нь бид нар одоо энэ их мундаг хүн төрөхөд одоо тэр аав ээжийн минь дээрвээсээ манай ээжийн талд гэсэн их усан сомных гэж мундаг лам одомтой айлын хүн. Тэгээд тэр ээж аав энэ ах дүү нарынхаа л одоо богиноор ийм сайхан хүн манай төржээ гэж боддог бид нар. 2008 онд Манчар хотын 7 дугаар Төв аймгаас тодорч Төв аймагчууд төдийгүй Монголын сүсгтэн олон түмний дунд
бас тамхтай энэ түүхтэй алдартай нэгэн хотогт монголчуудын хойч ирээдүй болж байгаа залуу лам хуургууд дундаас төрлөө гэж ийм сайхан элэг дэмрэлтэй үйл явдал болж хүмүүс баярлаж байсан үе саяхан санагдаж байна. Энэ үйл явдлын дараа бол Төв аймгийн Сүсгтэн олон түмэн Манчир хотогт сан байгуулъя гэдэг саналыг гаргаж энэ сангийн тэргүүнээр намайг Монгол улсын шадар сайдаар ажиллаж байхад Төв аймгийн иргэд сонгож ингээд би 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл 3 жил гарангийн хугацаанд Манчир хотогт сан төрийн бус байгууллагын тэргүүний ажлыг хийж байгаа юм хүн юм аа. Хотогтыг анх тодорсон тэр цагаас хойш Монголд байхад нь нэг ус удаа уулзаж байсан. Тэгээд 2011 оны намар Өмнөд Энтхэг нутгийн Гомон дацанд Манчир хотогтыг номын ширээн залрах ёслолын арга хэмжээ болоход би анх удаага энд ирж энэ нутагт ирж энд суралцж байгаа олон Монголын Сүсгтэн олон одоо лам хуургууд за тэгээд энэ Гомон хийдийн түүх соёл энэ нутгийн онцлогтой бас танилцах сайхан боломж олдож байсан юм аа. Яг тэр үед Манчир хотогт сангийн өмнө тулгарч байсан асуудал бол хотогтыг Өмнөд Энтхэг энэ нутагт сурч боловсрч гэгээрэхэд нь байшин барилга барьж өгч түүнийг шашныхаа энэ буян номын үйл ажиллагаа явуулах боломж олцоог нь илүү их тавьж өгөх ийм одоо шаардлага байсан. Энэ шаардлагын дагуу Манчир хотогт сангийн тэргүүний хувьд би 2 жилийн өмнө одоо өнөөгийн энэ барьсан байгаа лаврангийн суурийг бас Улаанбаатараас ирсэн зочид төлөөлөгчтойгоо Гандан нэршлэн хийдийн тэргүүн хамблам Чой замт хамтдаа хамт тавьж ирсэн юм аа. Ингээ 2 жилийн дотор Гомон дацанд Өмнөд Энтхэг нутагт Монголын нэгэн одоо хувилгааны өөрийн ажил үйлсээ явуулах, сурч хүмүүжих энэ сайхан өргөө босож 2013 оны намрын дунд сарын бэлэгтэй сайн өдөр лаврангийнхаа нээлтийн арга хэмжээг зохион байгуулж байна. Би энэ барилга байгууламжийг барьж гүйцэтгэхэд за энэ барилгыг барихад шаардлагатай байсан хөрөнгө зардлыг гаргасан манай Манчир хотогт сангийн удирдах зүйлийн гишүүд дэмжлэг үзүүлсэн бизнесмэнүүдэд сангийн нэрийн өмнөөс улам хуваасаа шин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Энэ сайхан түүхтэй өдөр та бүхний өргөсөн өргөл одоо дэмжлэг хандваар Бурхны одоо их орон болсон энэ Энэтхэгийн өмнөд одоо нутагт байгаа Гомон дацанд энэ сайхан өргөө Монгол хотогтын өргөө болж сүндэрлэж бослоо. За мөн Гомон дацангийн одоо хамблам, шанзавлам, удирдлагууд энэ барилга байгууламжийг барих одоо боломж олцоог бас олгож өгсөн. Тэгээд энэ барилга байгууламж барьж за энд үйл ажиллагаа явуулснараа бол зөвхөн одоо Манчир хотогтын өөрийнх нь одоо сурч хүмүүжих энэ одоо үйл ажиллагааны зэрэгцээгээр бол Монгол улсаас ирсэн Төв аймгийн харьяат ийм одоо лам нар одоо шавлин сууж байгаа бага насны хүүхдүүд бас энд хотогттойгоо хамт сурах ийм одоо сайхан боломж олцоо нээгдэж байгаад бол би баяртай байгаа юм. Тэгэд энэ барилга байшингийн одоо хийсэн бүтээсэн энэ бүх үйлсэд оролцсон хотогтын одоо багш Гомонгийн одоо энэ засаг захиргаа за энэ хийдийн одоо удирдлагуудад монголчуудынхаа өмнөөс бас талархал илэрхийлье. За би юуны өмнө энэ сайхан газар ингэж ирсэндээ их баярлж байна. Хамгийн гол нь цэцэг шиг дэлгэрч, нар шиг мандаж, од шиг ялалзаж, өлмийн бат, мэлмийн тунгалаг явах болтгой энд олон байгаа энэ олон Эренбуучи, Шавнар, манай одоо нагац хүү энэ бүгдийнхэн ажил хөдөлмөр амьдрал энэ сайхан гэгэрсэн хооронд аз жаргалтай сайн сайхан яваасаа гэж хүсэн өрөөж байна. За одоо энэ Манчир хотын 7 дугаар дээрээ тодорхой
тодорсон данзан юмдэрж дэржэд хичээл номын зааж байгаа номын багш болоод энэ сэвсэгтэн олон ахтуу төрөөс олон нутгийн зүүн олондоо энэ хамт амьдрэж байгаа энэ Бурхны олон хэмнэрт цаашдын амьдрал эрүүлэнхийг өссөн өрөөё. Тэгээ ер нь лавранг барихад тусцаа үзүүлсэн багш бүх хүмүүст баярлсан талархнаа илэрхийлж аз жаргал сайн сайхан бүхнийг өсөө өрөөё. За тэгээд таньдаг мэддэг ах дүүс бүх хүмүүсүүдэд энэ баярын мэндийг дэвшүүлж аз жаргал сайн сайхныг өрөөё та бүхэнд. Нутагтаа Эрдэм номын ажилд нэг амжилт хүсэж, эрүүл сайн сайхан байхыг хүсэж, номоо хурдан шамдан суралцаж, буддийн шашны, бурхны шашны энэ их хүн ухааныг түргэн сурч, эзэмшиж, Монголдо очиж, нутгийн олондоо монголчуудаа бас буян үйлсээ дэлгэрүүлсэн сайхан үйл ажиллагаа зохион байгуулж яваасай гэж хүсье өрөөё. Эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ ариуслын зууч Будда тур оператор гарч байгаа 17 дугаар жарны ялгуулсан хэмээх модон морин жилийн хаврын тэргүүн Улаанбаатар сарын шинийн 15-ны их буйны өдөр дарамслах хотнууд эрхийн гигантны морин жилийн анхны дээдийн номын авшиг хүртэх гарч буй жилийн хэн ажил үлээс буйн заяаган даатгаж гямлайн салбар улсад хэмэрийн дарцган хийсгэн дээли тажмахалар зочлох хүмүүний төлөө хүмүүс мандал даатгалаар даатгагдсан ариун буйны аялалд үрж байна. Ариуслын зууч Будда тур. Бид олон улсын санхүүгийн төвөдтэй шууд холбогдсон ажиллаж, дэлхийн зах зээл дээр өөрийн байр суурийг тодорхойлж байна. Бид өөрийн хөрөнгөөр салбартаа тэргүүлж, эрсдэл даах чадвараараа Монголдо номер 1 боллоо. Таны өдрөдсөн үйл ажиллагаанд тохиолдог эрсдлийг бид судлаж, зөвлөсөн мэдээг математик загвар модель дээр хургуулын шинжилэн эрсдлийн удирдлагын цогц шийдлийг боловсруулж өгнө. Мандал даатгал. Хүссэн бүхнийг хайрлагч итгэлт хамбын ариун лагшинд бараалхан Улаанбаатар зочлох хүмүүний төлөө хүмүүс мандал даатгалаар даатгагдсан ариуслын аялалд үрж байна. Ариуслын зууч Будда тур.